За сайн байна уу? Хүмүүс тэгтээ ханаас харах вэ? Хэн тэгт ханаас харах вэ гэсэн их асуудаг. Миний санал болох. Миний ашигладаг хэдэн апод байгаа. За Монголын тав байна. Trip.com байна. Skyscanner гэж байна. Kayak гэдэг application байна. За энэ дээрээс л юм нэслэг бодол машин түгээс сурчил байгаа. Тэгээд энэ агада booking.com-аас бодол мэтлээ букл чинь эндээс бас флайт байгаа. Би ихсэн trip.com-аас тэгтээ жиштэй. За нэг талтай бол нэг талтай, хоёр талтай бол round trip байна. За би юу Сиднейгийн Kingsport Smith Airport-аас Бээжингийн International Airport. За энэ дээр болохоор хугацаагаас хангаж байна. За 2 сарын 6 4 өдөр өөр хай. За энэ дээр ингээд chips гэдэг нь хамгийн хямдхан хэлж одоо харагдахаар тайлбарлагдсан байна. Тэгээд энэ календар дээр дараад бас энэ өмнөд нь гарч ирдээ. Энэ өнөх их өдрүүд ингэ гараад ирдээ. Энэ дээр юмсан харагдахгүй. Тэгээд энэ өмнөдийн санал болгосон. Эндээс хамгийн хямд дүнгийн харж болно. Ер нь нэслэг захиалгатаа сайн төлөвж захиалахгүй бол бас эрсэлтэй. Өмнө би Солонгосоос Улаанбаатар руу явж хагаад бас яжсан. Уян хатан flexible гэдэг одоо уян хатан тийм тэг таваагүй болноос онгоцондоо сууж амжаагүй. Тэгээд дахиж өөр билет захиалсан. Тэгээ маргааш нь Улаанбаатар руу явахаас тэр нэслэг маань бас сууд хоосон суудлаа авсан гэдэг надаас 400 яа торгол авчихсан. Хэрэг flexible сонсон бол нэслэг cancel ч юм уу эсвэл нэслэг өөрчлөх тийм амаг байхалаа. Тэр яхаа тодорхой хэмжээний мөнгө төлнө. За би болохоор эднээсээ сарах хэрэгтэй. Энэ тооны гар дэш болон ачаа инклюд багтсан гэж байна. За энэ билет болохоор зөвхөн тэш байгаад гар тэш байгаад юу байдгүй. Зарим тэш нь болохоор тэш байхгүй. Зөвхөн гар тэштэй. Зөвхөн гар тэштэй нэг үс. Тэгээд энэ болохоор чагт бай гэж нэг ачаа маань болохоор 23-аар 2 чамд ачаал. Тэгээд flexibility болохоор энийг хэрэг нэмж сонгох нь бол $64 Австрали доллар нэмж төлөх юм байна. Энэ болохоор хэрэг flexibility ticket сонгоогүй зүгээр хатуу нөхцөөр аваад дараа нь салхих юм бол change free гэдэг $150 нэмж төлөх юм байна. За cancelх юм бол cancel гэсэн дээр байхгүй. Тэгтээ тийм flexibility болохоор cancelх юм бол $270 эргүүлж авах юм байна. Тэгээд тэгтээ change хийх юм бол $150-аас $550 тийм байх юм байна. Төлөвлөхгүй юм байна. Энэ өмнө болохоор хатаа нөхцөл 250 төгрөгөөр нэг анхаарах хэрэгтэй. За энэ нэслэгийн деталь маань Sydney Kingsport Smith-с Terminal 1-ээс Hainan Airlines ийм авиа компани Airbus A330 том онгоц байна. Тэгээд энэ халуурах сэрийн зураг болохоор юутай вэ? Хоол тавьсан хэмээл. Тэгээ хоолоос хараад ачаа хоёр харж байгаа асуудалтай. За энэ дээр болохоор
Энэ бол дамжин хэсэгтэй юм байна. Хайко Мела International Terminal 2 гэж энэ Хайнаны улсын гасны бодлоо нэ. Энд нэг 4 цаг 30 минут хүлээгээд тэгээд буцаад байжлаас авах юм. 4 цаг 30 минут хүлээгээд за одоо нэг сонгоч. За би хазар хатан өсөлтөг юм. Чи $200. $64 төлөхгүйгээр. За энд пассенжер дээр нь болохоор гадаад талаарт мэдээлэлүүд аваад байдаг шүү дээ. Энд ингээд шинэ айд пассенжер гээд ингээл нэр огнэр чек хүсээ пассенжер тэгээд ирсэн. Тэгээд ID information байна. Нэр пассенжер ID чинь за би болохоор өөрийгөө өөртөө нэслэх болохоос ингээд хата сонгоцсон. За миний контактууд нь харж байна. За ингээд 30 минут дотор төлбөрөд хэлэх юм байна. За booking processing захиалга хавь явцалж байна. За энэ дээр би болохоор кредит картаар төлж болно. Би болохоор энэ 75 голомтын виза картаар авчихсан. За эндээс би сонгохгүй Apple Pay төлчихөө. За Apple Pay төлчлөө. За ингээд амжилттай болчихлоо да. За ингээд мэйл дээр trip.com-аас мэйл ирнэ. За ийм деталд харж байна. 21 цагаас ингээд захиаллаа да. Энийг буцаад за одоо tips дотор сайн миний авсан текст харагдаж байна. 21-ээс Сиднейгээс аваад 3:30-д Хайнаны асуулаар багаад тэгээд 8-аас Хайнаны асуулаа болоос аваад 11:25-д Бээжинд болох юм. За ингээд all box гэж миний ticket захиалсан харагдаж байна. Ингээл болоод байгаа нөхөө. За энэ дээр мэдээлэл ирж байна. За trip.com-аар ирж байна. Энэхүү деталууд нь харж байна да. За энэ хүн манайха. Тийм зөвлөхөд тэшээ зөвхөн нэг тэштэй юу сонгох. Нэг тэшээ ачаатаа сонгох юм бол нэмж дахиж нэг тэш авах юм бол бас мөнгө төлдөг юм байлаа. $170 өмнө авч байсан. Нэг чиндаачны мөнгөг нэг зөндөө чиг. За